тоглолттой холбоотой сэтгэл үлдсэн юм болохоор агуудаа тань гарч байгаа юм шиг хөөрсөн шүү дээ. Тэгээд яг одоо бодоход миний хувьд бидний хувьд яг мөрөөдөл биелж байгаа юм шиг санагдав. Анх бидний гарч ирж байгаад хүмүүсийн соргогоор гайхаж одоо тий алмаарч үздэг хүлээж авдаг байсныг бодох. Дээрээс нь энэ хамтлагууд нэгдсэнийг ингэж хүмүүс маш гоё одоо сэтгэл хангалуунаар тий хөөрж, догдолж, бахархаж тий энэ тоглолтыг үзэж. Яг тэр тоглолтын одоо ер нь зэрэгтэл гэдэг юм уу тоглолт үзэх гэж ирсэн хүмүүсийн үнэхээр одоо халуун дулаан уур амьсгал тоглосон 5 хамтлагийнханд бол тайзнаас мэдэгдэж байсан. Энэ үнэхээр сэтгэл тодхон бөгөөд үнэхээр одоо маш сайхан үйл явдал боллоо гэж бидний сэтгэл төрөлцсөн байна да. Энэ халуун дулаан уур амьсгал нь өөрөө биднэрт эргээд бодоход бодсон юм биелж байгаа юм шиг маш сайхан сэтгэл төрж байсан. Энэ л үнэхээр гайхамшигтай байсан. Одоо Алтуур хамтлагийг одоо анх үүссэн байгуулагдсан гэхэд дараа нь 4 хамтлаг байна те өшөө цаашаа зөндөө хамтлагууд байна. Дүү хамтлаг нартай болсон байна. Тэгээ энэ маань бидэрт маш их бахархалтай байсан. Хамгийн гоё нь тэгээд нөгөө 5 хамтлаг нийлж тоглож байгаа үндэсний хөгжмөө хүмүүсээ үнэлж байгаа те тэр л биднэрт аягүй сэтгэл догтлуулж ирсэн. 5 өөр өнгө төрхийг бол харуулахыг хүссэн. Энэ нь бол үзэгчдэд бол хүрсэн байх гэж бодож байна. Ялангуяа тайзны шийдлээрээ. тэгээд тэр тайзыг одоо эргэнэ гэж одоо ерөөс төсөөлөөгүй байсан. Яг анхыг одоо тэгэхэд яг тэр агшныг тэгээ бүх хамтлагуудын тэр фоз орж байгаа хэсгийг бол хүмүүс болгон ярьж шагширч байсан. Тэгэхээр бас тэр бол нэлээ миний сэтгэлийг тодулцсан байна. Эргээд тайвшраад харахад бол энэ дэлхийн төвшөнд Монголын язгуур урлагаан бие биелгээгийн хөөми цуур морин хураан аль хэдийн манай саяын хамт тоглосон 5 хамтлаг дэлхийн төвшөнд гаргацсан юм байна. Тэрний сая л Монголд нийлүүлж хүмүүст хүргэж байгаа юм аа гэсэн тийм л бодол санаа. Тайтгарсны дараа бол тэр хүүхдүүдээр бахархах тэр бүтээлч хандлагаар нь үегш тийм л санаа надад үлдэж байгаа. Тийм л тайвшрлаа. Энийг бол одоо төрийн сөргөлт Монгол Улсын гавьш Сосор Орон ах маань анх ирэн санаачилсан. Сая ахта би яг Игшилэн манлаа гэдэг хөгжмийн үйлдвэр байгуулж байгаахын төлбөр дээр таарлцсан л да. Сосор Орон ах зурж орж ирээд тэгээд энэ дарилцсан. Хөөе юу хийж байгаа гэдэг тэгээд өө сайхан амарчаал гэдэг. Тэгээд ах бас амрах гал. Тэр хугацаанд манай төрийн сөргөлт маань бүх хамтлагийн ахлагч нартай ягаад ч юм таарсан байсан. Ийм тоглолт хийх бодол байна ахт нь гэж надад хэлсэн хамгийн анхнаас. Энэ санаачлалыг бол 5 хамтлаг ч гэсэн үнэхээр дуртай тийм одоо хүлээж авсан байгаа. Тэгээ бидэрт уулзахад бол сургуулийн өөр аль хэдийн одоо тайз болон одоо тайзан дээр тавигдах гэрэл хамтлагуудыг ямар маягтай тоглуулах талаар өөрийн одоо аль хэдийн үзэл бодолтой болцсон байсан. Ер нь бол яг ингээд энэ 5 хамтлаг гэлтгүй ер нь ардын урлаг маань бол одоо өдөрт яг нийлж бүр одоо ер нь дөрвтойхон уран бүтээл хийх бас дээрээс нь бас нэгдэд тоглох ийм яг он цаг нь одоо яг цаг хугацаа нь болцсон байсан. Энийг манай одоо жүжигчин Сосор Орон ах маань мэдэрч нийлүүлсэн анх санаачилсан. Энэ маань бас яг үнэхээр одоо энэ хүний бас өнөр хөдөлмөр. Одоо энэ хийсэн ажил тоглолт маань өөрөө цаад утгаараа агуулмжаараа маш эерэг сайхан нэмний төлөө зүтгэж байгаа ажил юм болохоор.
Тэгээ бүгд яг Монгол гэдэг нэр жишгийнхээ нэрийн доор бүгд яг хамтарч ажиллаж чадсан. Тэгэхээр маш богино хугацаанд маш гайхамшигтай сайхан арга хэмжээ олж өнгөрсөн. Энэ ерөөсөө 1996 оноос эхэллээ. Их шиглэнгээд энэ төмөр сайхан, төм баяр, гам пүрүү, хоёг сайхан гэдэг дөрвөн залуу хуурын кавертад байгуулад үйлдвэрчний соёлын төв ордонд тэнд нэг бие даасан бүтээлчтэй яваалс. Тэгээ би дотроо бол ямар авьяастай хөөхтүүд вэ ингээд хаяа нэг тийм архиа даригаантай яваад бахаар ингээ уусчих вэ, алгуулчих вэ гэж бодоод тэгээ нэг дөрөв хөөхтэйгээ уулзаад би сайн танихгүй л дээ. Та нар нэг юм хий гэдэг төмөө ахтны төмөргөн гэд нэртэй ах нь оролцож өгье гэд 97 онд шүү дээ. Тэгээд энэ дуурийн театрт нэг удаа тоглолт тэгээд тэгт чин одоо бас юм хөгж өгөө гэрэл мэрэл бас сайн байгаагүй шүү дээ. Араас нь юм хүүхдүүдийн сууж байгаа дөрвөн хуурчаар хойтлоос нь гэрлэгөөд наадлаар нь цавцгаан горизон толитл татаад хаагаад тэгээд цаанаас нь гэрлэгчээр асар том тийм сүүдэр гардаг юм л да. Зэрэгтэлт ингээд үзэгчдээ дараад өмчих гэж байгаа юм шиг. Тэгээд тэр хөдөлгөөнгүй байжгаад ийм гатсан зогсцсноос хөдөлгөөнд ороод ингээд эхлээд тэгж анх найруулагчийн тийм бодлого, найруулгын тийм бодлыг хараад тэгээд тэр хүүхдүүд тэр орлогоо ороо жоохон дэм хийгээд тэгээд би та нар гараа. Энд бол одоо ингээд манайх бол арай болоогүй. Та нар яв. Тэгээд тэр хүүхдүүд Герман гарсан. Германд ороод одоо болтол ажиллаж байгаа. Тэгээд тэд нар баярлсандаа намайг 3 удаа авирахтан би очиж чадаагүй байжгаад 98 онд та заавал эргээд тэгээд тэдний урилгаар нэг Германд очсон. Германд очиод тэдэнтэй хамт тоглосон. Янз бүрийн газар тоглосон л да тайзан дээр сүмд Франц төрөлт тоглосон. Тэгэл тэр ингээл дотор яваад байсан. Тэгээ энэ 5 хамтлагийн хүүхдүүдийг бол би сайн мэдэхгүй шүү дээ. Сайн танихгүй, хөсгөтөн гайгүй мэдэн, домгийг сайн мэдэн, бусдын сайн мэдэхгүйсэн. Ерөөсөө санал тавья. Сар шинийн өмнө монголчуудын хамгийн уруудгүй бэлэгдэлтэй сар бол энэ цагаан сарын баяр шүү дээ. Тэгээ энэ үед ингээ ер нь жил болго ингэж ийм шав тавья гэж бодоод тэгэл орсон. Ер нь үүдэл нь бол 96 доллараас эхэллээ. Ерөөсөө давчхандаа энэ тоглолтын нэг онцгой хүний сэтгэл, ялангуяа монгол хүний сэтгэлд шууд тусч байгаа нэг онцгой зүйл нь юу гэвэл оюун санаа, авьяас, чадвар, онгод тийм мэдрэмжийн хурдаараа ялангуяа энэ авьяастай залуучууд Монголын үн цэнтэй тийм урлаг соёлоор нэгдэж чадж байгаагаараа хүмүүсийн сэтгэлд их гайхалтай сэтгэлийг төрүүлсэн гэж бодож байгаа. Энэ цаг үеэ маш их олсон гэж би ойлгосон. Яг ийм нэгд тоглох хугацаанд болцсон ард түмэн хүсээд байсан. Тэгээ сонсогчд нь бас тэрэнд нь бэлтгэгдсэн. Алтан ургаас ахуулаад 7 жилийн өмнөөс ингээд хөрсийн бэлтгэсэн жишээлбэл жинхэнэ нөгөө хувьсгалын тохиргоонд бүрдэн гэхчээр яг тэр үйл явцсан дээр нь яг энэ 5 хамтлаг тэр нэг үндэсний үзлийг хөшөө төвлөж өгсөн болов уу гэж. Манай монголчууд бол морин хуур, уртын дуу, хөөмий дуу бол маш дуртай. Сонсдгүй байсан ч гэсэн тэрийг сонссон үедээ одоо бие сэтгэлээр мэдэрч тийг сонсч чаддаг. Тэр хүний сэтгэлийн мухарт нь уртын дуу, морин хуур, Монгол ая аялгуу, тэр дээл нь ч юм уу хөгжим бүх юм нь яг ингээд цаана бэж идэг, цуснд нь гүйж идэг. Үдж байгаа хүмүүс болохоор
үндэсний хөгжим чи ямар гоё юм бэ? Манай үндэсний урлаг ямар гайхамшигтай юм бэ гэж бүр огшиж үзсэн байлээ. Цус нь хөрж одоо орчин цагийн адреналин илүү гарч тэ кайфыг илүү мэдэрч яг тэгэж одоо хамаг нурууныхын шар үсэнд босож Ийм агуу өв соёлтой ард түмэн бүтээж чадсан ард түмэн энэ соёлыгоо яг нэг тайзан дээр үзнэ гэдэг бол өнөхөр агуу том гээл одоо ойлгосон лөө гэж бодож байгаа. Хүн болгонд тэгж билээ. Ямар мундаг юм бэ? Энэ таван хамтлагч нь тус-тустай л ингээл нэг жөнгөнөд яваад байт юмс чи ямар мундаг залуучууд вэ гэж. Ерөөсөө уран бүтээлчд өөрсдөө тэгсэн хооронд. Өглөө ирээд найзаа сайн уу, хөшөөн сайн уу гэд тэрвэрлдэг боллоо шүү дээ бид нар чинь гэж. Би эндээс нэг л юм анзаарсан. Жоо хоорондоо зай тавьсан юм байна да хүүхдүүд. Ер нь бидний алдаа тэр. Тэгэхээр яг бүтээлч хандлагаар аливаа юмд хандаад ирэхээр ингээд бид чинь нэг чигрүүл явж байгаа шүү дээ. Ялангуяа авьяас чадвар мэдрэмж явж. Тэрийг л олоо харц. Тэрийг олж хараад л баясан. Тийм л. Ер нь бол тоглолт маш сонирхолтой болсон гэдгийг одоо үзэгчд олон үзсэн хүмүүс бас сайн мэдж байгаа. Энэ хамгийн чухал гол онцлог нь бол үндэсний нардын урлагийн 5 хамтлаг нэгдэж байгаа да. Язгуур урлагийг яг орчин цагт өвлж явна залуу хамтлагууд гэж хэлж болно. Эднээс нэгдэж тоглосон түүхэл байхгүй л те. Яг энэгээрээ ер нь бол тоглолт маань өөрөө маш шинэлэг, сонин, содон ийм үйл явдал болсон. Энэ үндэстэн ястангуудын өөрийн аран шин гэдэгтэй адилхан хамтлаг болгоны өөрийн төрх тэнцээ бол харагдсан. Яг 5 янзын өнгийг харуулж чадсанаар бас нэг онцлог болж байгаа. одоо яг Монгол соёл, Монгол ах уй, Монгол урлаг, Монгол хүн, Монгол газар шор одоо энэ бүгдийг нэгтгэж нэг дор цул болгож харуулсан л тоглолт байсан. Найруулагчийн тэр шийдлүүд бол үнэхээр гайхалтай байсан. Тэр ихний тэр одоо юу гэдгийг уйхан зам ТV нарнаар хэлж байгаа шүү дээ. Тэгээд уйхан зам ТV нарны дараа тэр Хингэрэг цан хоёр одоо юу гэдгийг миний санаа бол тэр хоёр бол үзэгчдийн магнай руу шингэж орж ингэж хоёр талаас нефт ингэж сүлбэж биерүүгөө шилжиж орох тийм санаа байсалтай. Тэр бол биний өөрийн харснаар арай дутууд хүрсэн. Дээрээс нь тэр нэг тайзыг 3 хэсэг болгож тэгж зүгээр крүүгийг ашиглаж 3 хэсэг болгож ингэж шийдснээрээ Нэг юм ном эргүүлээд байгаа юм шиг тий. Одоо тэр эргэж байгаа эргэлт тэгээд одоо хөдөлгөөнгүйгээс хөдөлгөөнтөрөө хөдөлгөөнтөөгөөс буцаад хөдөлгөөнгүй болж байгаа энэ төрх бол Оргуугээс бий болох, бий усноос оргуу болох. Тэр хоосон орон зайг бий болгоё. Үндсэндээ бол цаад их санаа нөгөө хотгтын минь үлэмжийн чанараас аван кайлал бид чинь нэг ирж буцдаг хоосон чанарын дунд л байгаа шүү дээ. Гэтэл тийм бодолсноо өрлөөл тэрийг л уялдуулж хийсэн байна. Тухайн тоглолтод оролцсон уран бүтээлч бол яг мэрэгжлийн түвшинд уран бүтээл тоглохоос гадна мэрэгжлийн түвшний хэмжээний жүжигчд уран бүтээлчд учраас Сосроор махтай соо ахтай найруулагчтай аль болох дараа болохгүй хичээжсэн. Сосроор мах маань өөрөө жүжигчин хүн учраас бас энэ хамтлагуудын тоглоочд тус бүрт нь жүжиглэх Та нар хүүхдүүдээ үндэсний хөгжмөд өөр тоглож ийн энэгээр мэдээж бахархантай тэгээд нөгөө эсээ шатааж та нар тоглол тэгээд нөгөө тоглол дуусаад поз гэдэг ч юм уу те тэр талаараа ингээд аягүй гоё үндэсний хөгжим угаасаа сосроо ингээд тийм үндэсний үзэлтэй те үндэсрэх хүн учраас бүх юм ингээд гоё цаанаасаа мэдэрсэн тэгээд бүх 5 хамтлаг нь ингээд өөр өөртөө ингээд нэгтчээ цаанаасаа чим яагаад чим ингээд бүх юм нь аягүй гоё хурдан бүтээл. Найруулагчд бол маш гоё тийм харьцаа бол маш төхөн байсан. Бид нар маш бага сургууль хийсэн юм шиг хэрнээ олон жил сургууль хийсэн юм шиг Даниэл тоглолтыг найруулагчтай хамтарч хийж чадсан. Монголын байтугай ер нь хүний оюун юуг сэтгэж юунд ч хүрч болдгоо юм бас нэг илрэл тод жишээ болсон болов уу гэж би бодож байна.
Тайз бол өөрөө том бүтээл болж, тайз бол өөрөө том дүр болж нөгөө 5 хамтлагийн тоглолтоос гадна тайз нь өөрөө дүр болж гисэн. Энэ бол аюулч битрийн биенийг ойлгосон ойлголт. Миний бодж байсан санаа одоо үзэгчдэд зүрхээр нь тарихаар нь дамжиж унах тэр унцыг бол аюулч мундаг батсан. Энэ одоо жоохон хүүхэд байна л л дээ. Тэгээ энэ хүүхдтэй бол нэлээд олон жил хамтарч ажилланаа. Би энэ хүүхдийг энэ удаа л барьж олж авсан. Домог хамтлагийн тоглолтын дээр зураачаар яваад байсан. Тэгээд би энэ хүүхдэд санаагаа хэлсэн. Ерөөсөн 5 хамтлагийн нэрээр монгол бичгээр каллиграфаар бичээд тэгээд тэргээр нь юу баг нь хийчих тайзан. Тэгээд чи доошоогоо зураач юм яаж бодох юм ингэж харц. Тэгээ гэр тэрэг баймаар байна. Ерөөсөө энэ санааг хэлсэн. Их мундаг хүүхэд. Би бол аюулч чавдал баяр хүрэх ёстой. 50 гарцсан хүний санааг тэрний тал насалж байгаа 20 хэдэн хүүхэд ингэж ойлгож мэдэрнэ гэвэл ховор шүү дээ. Тэгээд тэр монгол бичгээр тэнгэрээс уяатай байлгадаг бол энэ босоо хаймартай үндэстэн шүү дээ чийчин гэж монгол хүн бүртэл чимхээр л хэлж байгаа. Тэгээд тэр бол хүмүүст ерөөсөө шууд буусна бэл. Тоглолтын дараа бол хүмүүс мэдээж таньдагч байсан, таньдахгүй ч байсан бүх хүн талархлын үг өстэй баяр хүргэе надад цэцэг өгсөн те. Ер нь бол хүмүүс бол маш ам сайтай байлаа. Үнэхээр манай мэрэгжлийн уран бүтээлчид ер нь урлагийнхан одоо юу гэдгийг мэрэгжлийн нэгт нөхдүүд маань ирж үзсэн гайхамшигтай гэхээс өөр үгийг бол үнэхээр одоо олохгүй байна л гэсэн. Энд ямар сайхан одоо өөрчлөлт шинжилт явагдаж байгаа юм бэ? Дараагийн тоглолтууд тэд бол ингээд маш том хүлээлт үүссэн. Тэгээ энэ дээр манай нэг найз хэлжсэн манай өөр хөгжимчин. Тэгээд за энэ бол юу дахид давтагдахгүй. Энэ акшн бол нэр энэ мэдрэмж бол миний хувьд л дахиж давтаж хаана нэгэн газараас олох юм шар ус усаад ингээд байсан гэдгийг тэр л надад бол тод санагдаж байна. Ер нь уран бүтээлч хүн гэдэг бол уран бүтээлчд бол алга ташилтаар өөрөөсөө хаанаас ч авч чадахгүй мэдрэмжийг тэр кафегээр алга ташилтаар авдаг. Надад бол энэ алга ташилтууд бол сэтгэлд маш тод үлдсэн гэдэг. Би өөрөө урлагт 20 жил ажиллаж яг ийм одоо юу гэдгийг алга ташилтыг бас ховорхон сонссон болов уу гэж би боддоо шүү дээ. Нэг биднэрт нэг хөгжмийн зохиолч ах маань хэлсэн л дээ. Юу яагаад яг бидрийг бас анх гарч ирж явах үеийг л мэдчихэдэг. Тэгээд та нар хийж чадсан байна алтуургийнхаа. Та нар анх гарч ирж байхыг чинь би мэднэ. Тэгэхэд та нар одоо яаж бор зүрхээр бүх юм хийчихсэн. Гэсэн та нар одоо бүх хойноос маш олон уран бүтээлчлийг дагуулад гаргаад та нарт баяр хүргэе, баярлаа гэж хэлье гэж. Тэгэл бидний бодсон юм биелж энэ да бид нар замын зөв тавьж гисэн юм байна гэж л бодож байсан. Драмын театрын найруулагч, Баатар найруулагч үзсэн. Баатар найруулагч та над руу уцаар ирээд бол би одоо гэртээ сууж чадахгүй байна. Би сайхна гэдэг авгаа гэж байгаа. Сайхнатай би зөндөө юм ярьж байна. Би одоо таяа тулаад босоод яваад байна. Тэгээ ер нь олон мэрэгжлийн нөхдүүд хэлэхдээ ялангуяа найруулагч мэрэгжлийн хүмүүс хэлэхдээ энэ найруулагч гэдэг бол дипломд байд юм биш юм байна. Чи бид нарыг бол их сандраалаа гэсэн энэ үнэлгээ бол бидний уран бүтээч нөхдүүдэд бас их урагшлах, бодох, сэтгэх, ажиллах цаг завгүй байх тийм зүйлийг өгчтэй л гэж батсан. Тэрүүгээрээ бол би бас жоохон огшсон. Улам л өөртөө нэмж итгэсэн зөндөө бүтээлүүдийг бодож байгаа. Ерөөсөө онцгой жилүүд ерөнхийлөгчийн хамгаалалын газрын дарга Батболго хамгаалалын газрын ажилтан гэрэл чулуун
Тэгээ ерөнхийлөгч энэ 3 хүн бол ерөөсөн миний санааг би бол тулгалт хийгээгүй ийм бодол байна яах вэ хий гэсэн. Юу одоо гоё санаа вэ? Даваа хэрэгжүүлээгээд тэгээд компани бүсүүд рүү ярьсан. Ерөнхийлөгчийн эвэл дор энэ мөнчгөрөөрөн эрхчлөөг мэдэрсэн мөнчгөрөөрөн өөрсдийнхөө ачааг өөрсдөө үүрч аваа дэлхийд Монголыг гаргасан энэ залуучуудад ийм том эвэл үзүүлсэнд би танд Монгол улсын төрийн тэргүүн танд талархаад ханашигвэ. Үнэхээр ханашиг. Дээрээс нь маш олон хүмүүсийн дэмээр боссон гэж би бодож байгаа. Энэ үн дээр бол би одоо мөнхийн өсөг компаниг бүр онцгойлж хэлнэ. Энэ хэвлэл, энэ билет юмыг ерөөсөө найруулагчийн энэ санаа ийм гэсэн чинь үгүй та ямар хачин гоё юм бодсон бэ? Энэ чинь дээд зэргийн манайд байгаа хэмжээндээ бид дээд зэргийн хэмжээнд хийж өгье гэд мөнхийн өсөг бол тэр хэвлэлийн ивент тэтгэлэг дээр маш мундаг ажиллаж өгсөн. UBS зурагт радионд ангараа бид нэр одоо ерөнхий мэдээллийн ивент тэтгэж болоё гэж оролцож өгсөн. Та бусад компаниуд бол одоо мөнгө юу гэсэн. Ер нь ерөнхийлөгчийн хамгаалах газар маш хурдтай ажилласан. Би бол Батболгот бол баярлалаа таньшгүй. Яг бол бид би энийг мэддэг. Тэгээд цагаан надад их урам өгч байсан. Чи бол сэтгэлээрээ юмд ханддаг учраас чамд итгэж гэнэ гэж хэлсэн. Тэр итгэл бол намайг их төрөгтгсөн. Тийм л юм байна. Энэ яг энэ тоглолт хийснээр бол ер нь бол хэрэгтэй хамтлаг маш их юм хийх ёстой юм байна гэдэг ухаарлыг яг энэ тоглолтноос олж авсан л да. Нэг юмны заавал үр дүн гардаг тий. Тэгэхээр одоо тухайн хэмжээний байгууллагууд санал хүсэл тавьж байна тий, хамтарч ажиллая гэсэн саналууд гадаад дотоодоос ирж байна. Энэ тоглолтоор илүү их тийм өшөө нүрийг яг жонон хамтлагийн сонсогчдыг бэлдэх тэр хөрсөнд өшөө илүү хувь нэмэр оруулсан болов гэж бодож байна. Тэгээ бидний хувьд дараагийн ажлууд дээр өшөө нөгөө нэг юм бие биенээс ялгарах шинжүүдийг өшөө илүү тоолох үтгэж өгөх ёстой гэдгийг л маш сайн ойлгосон шүү дээ тийм үү. Тэгэхээр энэ бол маш их өр өгөөжтэй одоо хамтлагийн хувьд. Тэгээд нэр хүндийн хувьд, үнэлгээний хувьд шал өөр болж байна л да. Манай хамтлагийн тухай бол одоо сая хамт тоглосон бас уран бүтээлчд өөрсдөө маш сайхан хандлагаар бидэрт бол хандчихсан л да. Тэр нь бол одоо сонсоход бол би одоо танаа тоглож байгаа одоо тэр тоглож байгаа химнэл амьсгаа тэр болгоны ч юм бол маш сайн мэдэрсэн. Бид нар одоо ингэ манай хамтлагийн уран бүтээлд бол маш том үнэлгээ өгöd маш урам өгчээсэн. Энэ тоглолтоос хойш бол хэд хэдэн тоглолтууд орж ирсэн л дээ. Та нар тэр 5 хамтлагийн тоглолтын дээр тоглосон тэддэх номер чинь гэдэг юм. Яг одоо тэр нэг хурдан нэг тоглолтыг нэг зохиол хийсэн шүү дээ. Яг тэрийг л тоглоно шүү. Өнөөдөр гих жишээний ч юм хүмүүст их таалагдаад хүрсэн байгаа нэг хүмүүс хүсэн хүлээгээд байгаа. Энэ дээрээс бид нар энэ зохиол дээр бас нэг анализ хийж иймэрхүү зохиолууд тэгээд тэрнээс хойш ямар шинэ уран бүтээл хийж болох вэ гэдэг юунд бол толгойд бодогдчихлаа юм л да. Одоо өсгөлтийн хамтлаг нь байгуулагдаад 3 жил болж байгаа. Энэ бол үндэсний дөөжгийн эрдмийн чуулгын одоо маш том составтай манай улстай Монгол улстай ганцхан байдаг чуулгын бас хамтлаг шүү дээ. Энэ давуу талаа ашиглаж Монголын ард түмний одоо орчин цагт ирж байгаа үйлж ирсэн энэ урлагийг бид яаж шөөж хайсан зөв голдролоор гаргах нэгдүгээр, хоёрдугаар дэлхийн ард түмэнд яг энэ чигээр нь яаж танилцуулах ёстой вэ гэдэг ухаарлыг өнөөдөр бид энэ тоглолтноос олж авсан юм байнамаа. Бид нар уг тоглолтод одоо алтаа магтаалыг оруулаад бүх хамтлагууд өөр өөрсдийн төрлөөрөө хийгээд бид нар алтаа магтаал дээр бол маш том шал өөр эргэлтийг хийж чадсан.
тэг хийч гэж бодсон. Бид нар тэрэнд үнэхээр чин сэтгэлээсээ хандж хийсэн. Тэгээд яг энийг хийхдээ бид нар Монгол хүн ямар омог бардам байдаг вэ те яг зорьсон юмдаа яаж зүтгэж чадах вэ гэдгийг харуулах гэж тийм одоо Монгол эр хүний шинжийг түлхүү харуулах гэж хичээсэн. Жохон цаг хугацаанд тэр атаалыг бол шал өөр хөнгө айцаас нь харж бас миний бодлоор бол бас жохон тийм хэцүү байх нь байсан. Өнөөдөр 5 хамтлаг нийлээд Алтан магтаалыг ингэж шинэлэг хэлбэрээр хийж болж байгаа юм бол өнөөдөр манай ардын урлагийн 5 хамтлаг маань симфони оркестртэй яагаад тоглож болохгүй ч гэдэг юм байна. Ийм том ухаарлуудыг энэ тоглолт бидэнд өгчээ гэж би ойлгож байна. Тэгээд эдэнд үлдсэн том үлдсэн нь бол 5-5 хамтлаг тусдаа өөрийн гэсэн техник хэрэгсэлтэй, өөрийн гэсэн дуу цацруулагч микрофонтой ингэж үлдэж байгаа. Тийм юм байна. Дараагийн 5 хамтлаг нь 5-5-аар ингэж өөрсдөө үйл хөдлөх хөрөнгөтэй болоод дэлхийн стандартын техник хэрэгсэлтэй болоод явлаа шүү дээ. Юу л гэж 5-5-25 гэсэн юм байна. Дэлхийн талыг ухаанаар эцэсэгэдэ тэнгэрэ шүтгэж ирсэн. Энээсээ болоод бол миний мөрөөдөл энэ 5 хамтлагийг дэлхийд тойруулаад Майкл Флетлey гэж хүн Ирландын гудамжинд давшдаг нэг цэнгамайгийн шиг тийм бүжгийг дэлхийн бүр сонгодог хэмжээний болгоцсон юм чинь бид өөрийнхөө аран шин Монгол аран шин Монгол төрх Монгол тэр хоолой дуу хоолой тэр сүнслэг чанараа том бүтээл болгоод дэлхийд яагаад тойрч болдгоо. Дэлхийн сонгодог бол дэлхийд яар тоглож байгаа. Монголын сонгодгийг дэлхийд хинж чаддгүй маа энэ үндэснээс өөр чаддгүй юм гэдгийг харуулж болдгоо гэсэн тийм л сэтгэлдэлтэй байгаа. Энэ ер нь цаашаага явах эхлэл нь бий болж байгаа. Том зорилго байна. Япон, Америк, тэгээ Итали энтэрлөө бүр ингэж явах тийм чиглэлтэй. Улам бие даасан байдлын улам эрхчлөөтэй сэтгэх боломжийг л сайн нээж өгөх хэрэгтэй юм байна л гэж бодсон. Энэ тоглолт бол миний бодлоор үндэстэн гэж юу ямар байд юм бэ? Үндэстэн чинь бас цаашаа ардын үндэсний уралд нь бол ямар байдлаар хөгжиж болдгийм бэ те? Энэ үндэстэн чинь юу нь ямар агуу юм бэ гэдгийг л харуулж чадсан тоглолт. Одоо тэгээд олон улсын жишгээр ингэж яриад олон үндэстнүүдийг аваад үзэх юм бол яг үндэстний язгуур уралд нь бол яг Монголын урлагтай адилхан үйлдэл дэвшилттэй тийм лаг сайн явж байгаа. Орон бол энэ дэлхийд бол Монголоос өөр байхгүй гэж боддог.
бид бүхнийг сонсдог, бид бүхнийг дэмжиж явдаг Монголын нийт ард түмэн монголчууд бол үнэхээр ухаарал уянгийн сэдвтэй ардын ийм дуу, ардын хөгжим татлахуудыг бий болгосон юм ард түмэн. Та бүхэндээ үргэлж аз жаргал эрүүлэнх байхаасаа гэсэн сайхан эрүүлэг дэвшүүлье. Та бүхэндээ бид шин уран бүтээлээр дахин уулзч байх болноо гэж хэлэх байна да. Ер нь орчин цагийн залуучууд тэр миний хэлдгээр бас маш олон сонголтын дотор амьдарч байгаа. Гэхдээ тэр хүний цуснд Монгол цус гүйжил байгаа тий. Сэтгэлийн үзүүрт Монгол гэсэн юм байдаг тий. Гадны өчнөө соёлоо дунд тэр хүн олон дотроос тодорж гарах цорын ганц боломж нь гэвэл тэр цаан чинь нуугдсан байгаа нэг Монгол гэсэн сэтгэл юм байгаа шүү. Тэгэхээр энийгээ гаргахын тулд бидрээр дамжиж энэ ардынхаа урлагаар түүхээр дамжуулж тэрийгээ сэтрэх гарах боломжтой шүү. Тэгэхээр маш их ажил маш их стрессний хажуугаар та бүхэн ингэж өөрснийгөө сэтрээж хөгжүүлж өөрийгөө сэрээж байгаарай л гэж хэлье та. Бидний уран бүтээлүүдийг үзэгчд, сонсогчдгүйгээр бол төсөөлөх ямар ч тэр бүтээл бол хөгжих ямар ч үндэс байхгүй. Тийм учраас бид нэр маш сайхан бүтээлүүдийг та бүхэн хүргэн гэж бодож байгаа. Та бүхэн ч бас биднийг дэмжээрэй. Энэ тоглолтод нийт оролцсон хүмүүсийн өмнөөс тэгээд манай хамтлагийн өмнөөс тэгээд Монгол урлаг Мандан Бадраг гэж өрөөё доо. Бүтээлийн төлөө шунж байгаа, бүтээлийн төлөө завгүй байгаа чинь хамгийн гайхамшиг шүү миний дүүнэр. Үнэхээр энэ бол гайхалтай хүмүүс. Өөртөө байгаа бүх боломжийг та нар нээсэн, улам дэлгэрүүлээрэй л гэж хэлье.